Эмэгтэй хүний хайгаад байгаа зүйл нь зүгээр л нас бит гүцэн эрэгтэй хүн болов. Тэр нь гэхдээ насандаа биш. Оюу ухааны төвшөнд, сүнсний төвшөнд бараг насанд хүрсэн эрэгтэй хүнийг хайдаг юм болов гэж боддог. Миний бодлоор насандаа биш хаа. 30 гарсан насан туршаагүй хүү байхад ч гэсэн 20 гарсан эр хүн байдаг гэж би боддог байхгүй юу? Яг үнэ. Тий, зөв үнцэг. Халуунагийн үнцэг бол тийм амар ах хүн гэхээсээ илүүтэй зүгээр ерөнхийдөө л нас бит гүцэн эрэгтэй хүнийг хажуудаа байгаасаа гэж хүсдэг. Нас бит гүцэн эрэгтэй хүн гэхээр чиний мэдрэмж нь жоохон гүнзгэрүүлээд асууж. Мэдрэмж нь тэгэхээр юу аах вэ? Жишээ нь нэг иймэрхүү ингэчдэг, тэгчдэг ч гэдэг юм уу? Хүмүүсийн ярьдаг зүйл байдаг ш нэг юм тулга тойрсон хэрүүл, наад зах нь хардалт ч юм уу те итгэлцлийн тэр төвшин харилцааны наад захын элементарны зүйлсүүд дээр эмэгтэй хүнийг зовоогоод байдаггүй. Тийм эрэгтэй хүн гэж боддог. За хоёрдугаарт гэх юм бол нэг тийм түшигтэй мэдрэмж. Цаанаасаа л нэг тийм энэндээ бараг ингээд Украинд алхаа явж исэн ч гэсэн зүгээр дайм болж байгаа газар ингээд алхаа явж исэн ч би зүгээр санаа зовхгүй ягаад гэвэл энэ хүмүүний хажууд байна гэдэг тэр мэдрэмжийг өгдөг тийм хүн. Гуравдугаарт гэх юм бол чухал зүйлсүүдээ мэддэг. Мэдээж хүнд ингээд зугаацаж цагийг гол өнгөрөөж тийм зүйл байлгүй яг уу ямар ч настай хүн тэгэж байх нь зөв. Тэр хүний л амьдрал хүн аз жаргалтай байх хэрэгтэй юм чинь. А гэхдээ чухал зүйлээ хийж мартдаггүй байх. Тэр зүйлс юм болов уу гэж би боддог. Өөрөг хариуцлага мэддэг. Өөрөг хариуцлага мэддэг.